Даргын дүүргээ өсвөр насны хүүхдүүд мансууруулах эм сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдсон шалгагдж байгаа хүүхдийн тоо өсөж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Энэ нь эцэг их асран хамгаалагч ойр дотны хүмүүсийн хүүхдэд тавихаараа хяналтцал байгаатай холбоотой. За бусдыг даган дурайж найз танилын хүрээлэлд уруу татагдах эрсдэлтэй байна. 2025 онд 420 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнийг насны бүлгээр нь өнгөрсөн онтой харьцуулахад 13-аас 17 насны холбогдогч 41% өсжээ. Иймээс эцэг их асран хамгаалагчдыг өөрийн хүүхэд түүний найз нөхдийн хүрээллийг таньж мэдэж хүүхдтэйгээ нээлттэй ярилцаж хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. За 2023-аас 2025 онд өсвөр насны хүүхдэд холбогдуулан 2753 хэрэгт мөрдөн бацаалт явуулахад 3660 хүүхэд холбогджээ. Үүнээс 1390 хэрэгт яллах дүгнэлт үлдэж 1218 хэргийг хэрэгсэх болгосон байна. За жилээр нь авч үзвэл 2023 онд 908, 2024 онд 944, 2025 онд 901 хэрэгт мөрдөн бацаалт явуулжээ. Энэ нь хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь буурахгүй тогтмол давтамжтай байгааг харуулж байна. За мөн насны 14-өөс 16 насны 1886, 16-аас 18 насны 1774 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон гэсэн статистик байгаа юм а.